Intro. За, сайн байцгаана уу. Kex podcast-ийн 2 дугаар улирлын 7 дахь дугаар эхлэх гэж байна. Тэгээд энэ удаа бид нар зоологийн гэрээс та бүхэнд хүрэх гэж байна. За, миний гэрээс мэдчилгээ. Мэдчилгээ. Зоологийн мэдчилгээ. Мэдчилгээ. Зоологийн Kex хийдэг бодон дээр бид 3 суусан байна. Тэгээд өнөөдрийн Тийм үү? Тийш үү? Товчхон үнэтэй. Манчин шүү. Маний хавтаж шүү. Золоогоос юунд нь ч одоо яах вэ? Золоог төр ч угаасаа нэг нүхний Нүхтэй. тэрийг гэхдээ жоохон дундуур нь ярий. Дундуур нь яах. Бараг одоо ярьж болно шүү дээ. Битээр нэг тэр чин хилээ үлээ 3 жилийн өмнө лөө. 2 жилийн өмнө лөө 3 жилийн. 18 он юм шиг байна. 3 дугаар эзэлт байр төрөлтөг байсан. 18 он. 18 он уу? Тийм байна. 10 үгүй чи 18 онд би 19 онд юм байна. Би ихэндээ төрүүлж авсан юм биш үү? түрүүлж орсон тийм. Гэхдээ тэр яасан бэ гэвэл юу би нэг Tinder охин дээр матч хийгээд тэгсэн чинь тэр охин ингэж байгаа байхгүй бүр над руу ингэ бичээд ингээд одоо би ингээд секс юмэр байна штэ. Тэгээд амар хүсч байна. Тантай секс хийж болох уу? Тэг би айсан байхгүй. Юу юм болоо ингээд юу намайг ингээд хуурах гэдэг нь яах гэдэг нь хэрэгт оруулах гэж гинөө гэд. Гэтэ за тгий гэж хэлсэн л дээ. Тэгэнгүүт нь нөгөө юу охин чи ингэж байгаа байхгүй. За би өглөө 7 цагт түрээд ирэй гэж хэлдэг. За. Тэгэнгүүт нь би за тэгэл за өглөө 6 гэд над руу залгаж эхлэх. За би ингээд гарч ин шүү. Тэгэнгүүт нь би за хаягаа илээ. Тэгсэн чинь 6:45 чинь хаалга тогшдөг. Хаалга онгосон чи хүрээд ирдэг. Цагаас сайн барьд юм тий. Цагаас сайн барьд юм байлээ. Тэгээд хурж ирэнгүүтээ ёо би бас гадаад байсан. Тэгээд сайхан за юмар дайлаа гээл тэгэл. За юу хөө гэсэн чинь цаа уу гэлээ. Цаа ээж өгвөл тэгэнгүүт нь ингээл сууж исэн чинь нэг мэдсэн цайхан ууш нэг мэдсэн чинь над руу ингээ харж байгаа байхгүй юм хэлэхгүй. Тэгэнгүүт нэг хиймэл шүтчиг буулгадаг. Юу юм тэр нь? Тэгэхгүй юу юм? Аппарат юм байсан мэдгүй. Гэтэ аппарат биш ээ. Тэр чинь нөгөө юу? Зүгээр нөгөө зүүдэг юм байхгүй. Шүтээ ингээд зайргийн ингээд нийлүүлдэг төмөр ч юм уу тиймэрхүү юм байсан. Тийм хүн байсан. Тэглэрээ буулгаал. Надтай байхад тэгээгүй би сайн мэдэхгүй байна. Чамтай хах шүттэй байсан үү те? 2018 шүттэй байсан мэн те. Тэгэл за хөхүүлгэн байна гэж бодвол. Тэгэл тавруулаг ороод тэгэл пупа болоод тэгсэн чинь нөгөөх нь заа да би одоо юу хичээлтэй болоо гэдэг сургууль оюутан байсан. Тэг хичээлтэй болоо хичээлтэй болсныг мэдгээ за их юм сураа. Явуулсан та. Шинэ 4 замд байдаг баг. 4 замд байхад. Тэр шууд юу танилцуулгүйсэн. Одоо чамайг хин танилцуулах хэрэгтэй. Одоо бүгд мэдэх хөлгүй дээ. За Молпедигийн ганаа гэхгүй. Рэпер ганаа, бит хоёрын найз ганаа, ингийн ганаа одоо айгу олон хүн ирсэн байна. Тийм. Тэгээд хөрж магадгүй шүү тийм. За чи тэр охиндоо яаж танилцж исэн бэлээ? Адилхан уу? Тийм дэр. Тэгээ бас л айж исэн тэгээд өглөө ирнэ гэсэн аахгүй юу? Тэгэхээр би за тоглож байгаа л үүдээ гэдгсэн чинь өглөө над руу бол 6 цаг үед ирж исэн. Тэгээ таксины хахад байршлаа хэлээд гээд тэгээ би нэг байр төрөлт гэсэн. Тэгээд хэлсэн чинь за одоо ирж чинь гэдэг. Тэр би юу юм чи ямар сони юм бэ гэдэг гарсан чинь байжсэн. Тэгэл бас байж байгаа л хичээлдээ явсан. Тэгээд амар санагдсан. Тэр бас амар сайн байсан. Сайн амар урд авчаад байсан тий. Амар скилтэй амар амар. Окей. Над ч сайхан байлаа баяртай гэл шууд гараад тэгэхээр би вау гэл тэгэл алга болчихсон шүү дээ. Дахиж юу холбоо. Тэгээ дахиж уулзсан юмгууд нь дахиж уулздаг. Тэгээ нэг л удаа уулздаг. Харин тийм би чинь тэртээ би ахиж араас нь яах гэж үзлүү холбогдож чадаагүй тийм болсон баха. Тийм. Юу нэг л удаа яадаг, нэг л удаа яндалчгаал тэгэл яваад өгч. Тэр сүнсийг минь аваад үдчихин үү чи? төлөвлөж гэж хийсэн бол гэхдээ одоо болохоор гайхаад зүгээр шууд судалгаа явуулсан. харин судалгаа модлогоор байж магадгүй л. хандив үзгээд байсан мэт. Янз бүрийн билет шахаад. Та хоёр одоо Tinder ашиглаж байгаа юм. Би Tinder ашиглаагүй 2 жил болж байна. Би ч гэсэн. Nice. Чи ашиглаж байна. Гүү. Нэг хэсэг зүгээр нөө секс микс хийх гэдэг л
ашиглаж үзсэн. Зүгээр зүгээр од болсон шүү дээ. Тренд болоод тэгэл гэй үзье гэж үзсэн. Ингээ чи юу тийм дөрөв? Тиндер. Аа. Би болохоор ингээд дандаа ерөөсөө зүүн тийш ингээд байгаа байхгүй тэр чинь ингээд баруун тийшээ ингээд swipe хийх юм гарч ирэхгүй. Нэр юу? Зүүн. Тий. Гэхдээ би мэдгүй нэг тийм хэцүү штэ. Хэцүү хүн штэ. Би яг нөө эрэгтэй хүмүүсийг тэгж харж байгаа болохоор сайн мэдгүй. Би ер нь бол Tinder дээр swipe зүү ирэх шүү дээ. Ер нь дандаа угаасаа л тэгэл бүгдөө ингэ баруун хийгээл тэгээ нэг юу загсчин нэг юу загс болох чадна тор шиддэг шүү дээ. Тэгээ тор шидэнгүүтээ ямар загс барьсан байна гэж шалгадаг шүү дээ. Яг тиймэрхүү маягаар л ашиглажсэн үү? ашиглажсэн. За ганагаар сайн сайхан Молбедигаар юу байна? Рэпер гана ер нь байгаа юу? Байгаа. Молбедигийн хувьд ажиллаа хийж байгаа. Юмудаа хаяа хийж байгаа. Тэр чинь надаар бол ажил шүү дээ. Одоо ажил болсон. Компани болоод ингээд ажил гээл одоо үнэлт ингээд гадуур явж маавал хэвлэл мэдээлэл тэгээд надаар бол 50 дөө гэр зур биш гэр ажил амар амар өдөртэй байна. Хүлээрээ нас болоод тэгээд би ингээд хамгийн дуртай бичаг өмсөд бас подкаст миний хамгийн анхны орж байгаа подкаст тэгээд ингээд подкастт орох гээд ингээд бичаг энэ өмсөд ирсэн чинь тэгээд ингээд Путин дээр суулгаад ингээд золоогийн гэрийн мухарт ингээд байж ин. За гоё хөөрхөн бичаг. Харин энэ манай краш надад билгэж ирсэн. Nice. Тэгээд одоо хаасайг өмснө гэж бодож байгаа. За тэгээд гана маань ер нь хамгийн сүүлд секс хийсэн бай. Хамгийн сүүлд за би ер нь бол секс хийж үзсэн. Тийч бас. Би бас хамгийн сүүлд гэвэл за энэ жилдээ бол ямар ч хийсэн. энэ жил хийгээгүй юм байна уу? Бага шүү дээ. Харин тийм. Одоо ингээд он гараад 2 сар болчихлоо шүү дээ. Дижи. Гонглж. За амарчсан ганаа л энэ жил хийсэн байгаа юм байна. Энэ сард бас хийсэн тэгээд. Хөөе. Нөгөө нэвтрүүлэг хөтлөгч чинь юм лээ. Ямар нэвтрүүлэг? Нөгөө хоёулынх нь секс ирд юм байна гэдэг. Хөтлөгчгүй. Сүхэ. Сүхэ лөө. Тий, хөтлөгч сүхэ. Сүхэ ер нь ойрд шааж авлаа. Сүхэ гонч мож өмсөл тэгэл юм зогсуулж байгаа хаа гэрээсээ тий. Тэгээд юу болоод байна шүү. Юу болоо. За тоор хийж за би бас золоогоос угаасаа уулзах юм бол асуудаг юм да. Ойр тэр шаага хийж юм. Шаага гэж ярьдаг. Битэрийн хаага. Кодж ярьж байгаа. За хэр шаага хийж юм. Би бол яг аттай байгаа л да. Би нэг юу та secret номыг мэдэн те. Ингээд юм ингээ бодонгууд нь тэр ингээ биелждэг. Озож хэнийг мөрөөдөд хинттэй унтсан. Гэхдээ би яасан байхгүй нэг 2 хоногийн өмнө нэг секс хий гэж бодсон байсан. За. Чин 7 гэж болж байхад ёо нэг юуны те зөвшөөрөлтэй хүн эмгтэй залгадаг. Аяа. Би чиний гадуур явах зөвшөөрөлтэй. Гадуур явах зөвшөөрөлтэй. Би чиний боовыг өгье гэсэн. Тий. Yes. Тэгээ би бодож исэн байхгүй. Яг энэ мэдрэмж аим гоё тийм. Тэгээ би бодож исэн байхгүй. За би одоо doggy style-аар хипхоп маягаар секс хиймээр байна. Би хөхүүлмээр байна. Тэрийг би одоо яг чин сэтгэлээсээ хүсчихсэн чинь одоо нэг англиар чинь нэг manifestation гэж байгаа шүү дээ. Яг өөрийнхөө мөрөөдөж байгаа юм аа гэж шууд төсөөлөө. Тэнгүүд нь шууд төсөөлжсэн чинь урт дуугараа тэгээд би танаа гэр түрээд ирж болох ч одоо завтна гэсэн чи. За ер нь одоо бол завтай юм шиг байна. За түрээд тэр. Яа за би гялс мөрөөдөд байх юм. Би надад амьдрал дээр хэрэгжүүлдэг гэхдээ секс дээр юусоо хэрэгжүүлж байгаа юм шиг. Тийм ээ бол. The power of manifestation. Төсөөллийн хүч. Тэ хэнийг төсөөлөх вэ? Мистер. Яа. Мистер М. Би. Секс бодоход яг сар болж байна. Секс. Бодоогүй сар болж байна. Тийм бодохоо болоод сонирхолтой болоод. Гэхдээ яг одоо энэ жилийн сексийн өмнө юу н хамгийн сүүлийн кекс хийсэн бэ? Би тэгтээ сая энэ жил гэж хэлсэн шүү дээ. Тэгтээ би ер нь бол энэ жил амар хийсэн. 2 сар сайхан махан хийсэн. Тийм. Зүгээр л сонирхолтой байгаагүй. Тийм. Хөөе. Секс чиний үед юу вэ?
Хэдүүлээ нэг микрофон шиг барих уу? Секс чиний үед чухал уу? Ер нь бол чухал. Одоо хэрэгцээг хангана мэдгүй тийм. Би бас хоорно шүү дээ. Би бас хүмүүсээс нүдгүй нь өөрөө бас боовоо явуулна. Тийм үе байнсан гэж. Мэж юу яриад байгаа л гэж. Тэг чи яг нэг юу яг өөрийнхөө нэг үү бомны зураг хизээ анх явуулж ирсэн. Анх гэвэл тэгэл мэдгүй 15 6 4 хамгийн сүүлд гэвэл сая 20-оор амар яасан. Гэтэ 11 сар 20-оор 11 сард амар хүн бас яасан шүү дээ. Тэг нэг юу нөө бууд мод ажиллахгүй тэгэл саагаал тэгэл илүү надруу материал явуул гэж. Тэг явуулсан. Тэгэхээр би бол эрэхтэй эхлээ чи явуулах хэрэгтэй юм байна. Чамаа хараад миний боо босон дээ би явуул гэсэн чинь тэг явуулчихсан. Nice. Би эмхтэн өнөр юугаа явуулж үзээгүй. Бооны зураг явуулж. Явуулаа шүү дээ залуу минь одоо гэж. Үгүй чи айд хүм үү? Чи одоо жишээ нь чиний тэр зургийг үнэхээр найдвартай хадгалж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Окей би нэр юу ярьж байгаа лээ бста. Окей сайхан мартаа би бол явуулж байгаагүй. Тийм бузар булаа зүйлийг бол хийж болохгүй. Эрэгтэй хүн яагаад гэвэл тийм эмэгтэй хүн итгэж болохгүй гэж үгүй байдаг. Сайн бол зөв пранк байлаа. Пранк байсан. Тэгэд гана ер нь анх яг хизээ одоо яг тийм би нилээрээ секс хийсэн. 17 8. Өөрөөс чи их ч юм байсан. Дүү. Дасан дөрөг болчих гэж байна. За энийг ярьж болохгүй юм байна гэж. 3 сараар дүүсэн баха тийм. Дүүд орностой. Орно. Гэхдээ нэг хоногор дүүгээ шүү дээ. Тэ зүү хараачийн ер нь тэ би бинийгаа бүгдөө таньдаг байхаа. Үгүй баха. Амар олон үнтэй шүү дээ. Тийм би 100 хараад 10 жил төгссөн. Тэгээд имэдэр өссөн. Ерөнхийдөө бус цумуудыг бодвол амар олон үнэтэй байсан юм аа. Одоо бол бүр хідээсний мэдгүй. Одоо хідээсний мэдгүй нь ямар ч тэр үед мэдгүй 40 50 мянга байсан баха. Тэгээд танихгүй мангар их байсан. Тэгээд марк ч нөө хотоос нүүж очсон. Тэд нэг л хамаатан байдаг. Тийм болохоор бүр юм юу. Хэрэг би яг унган 100-аар төрсэн бол мангар хамаатан байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд таньдаг хүмүүс их байж таарах байсан. Тийм болохоор арай он байсан. Чи хэдэн настай та анх? 7 бэ гэж юу? Үгүй. Гар анхлах хийсэн. Гар 10 тэггүй 4 5 3 тэр хэвчээ. Тэг материал чи юу вэ тэр үед чи 14. Тэр үед тэг хүн болгоны адилхан байлгүй дээ. Эротик нөгөө нэг юм. Зарим сонин дээр нөгөө нэг дээр нэг новшин сонирс нэг нүрэн дээр нь аим шиг, нэг нүрэн дээр нь ховч, нэг нүрэн дээр нь эротик. Тэднийг уншаал. Чод мэдгүй. Хүн болгоны туулсан. Замнал байлгүй дээ. Тэгээ жоохон томроод нөгөө нэг эротик өгүүлэн мөгүүлэг. Тэгээд цаашаа яагаад нөгөө Bluetooth инфраред тууц гараад порно үзэлтэй. Ангийнхаа нэг хүүхдийн очиж нөгөө приставкаар порно үздэг гэсэн. Далайн нэрмжтэй кино шиг нэг тийм. Амар порно тийм. Тэр үзчихээс вау ямар сони ингэж тэгжлээсэн. Тэр дунд манай анги охин мохинж явжлээсэн. Тэгээд тэггүйсээ. Тэгээд нэг имзэглэх асуудал биш хаа. Тэгээд бас хүн болгоно л тэгжсэн байл. Тэгсэн баг. Тэгээ чи энэ талаар ярьж байгаа дэр ямар вэ? Одоо эвгүй байна уу? Яаж юм? Бит хоёрыг одоо ер нь ийм секс ярьлаа гэд хүмүүс бас одоо зөв бурууг шүүгээд байгаа. Тэгээ чиний хувьд одоо юу гэж бодож? Тэг би тэр сенсацийг бол мэдсэн. Тэгээд хэлсэн үгэндээ эзэн байх тийм ээ. Одоо бас хаана юу ярихаа бас маш мэд. Гэтэ яг үндэ мэдгүй юм. Би одоо мэдгүй дөрөв ийш орж ирэх юм. За ер нь их юм ярихгүй дайлуулах нугдан бөөрн хилэндээ гэсэн жайл идэм юм та хамаг юм ал дийлгчлээ. Хамаг юм дийлгээгүй л байна л да. Дийлгэжтэй би ч яаш. Үгүй гэхдээ нүд явуулдаггүй шүү тийм ямар ч тач. Окей явуулсан. Гэтэ амар итгэлтэй хүн байсан. За тэгэнгүүт нь бас биднээс сонсогчдын бас анхаарал татж байгаа бас нэг зүйл гэвэл яг хэдүүлээд Монголын хамгийн шилдэг хайрын тухай дууны тухай ярина энэ бол Молоо. Орчин жаалцсан л да юу. Окей бид ч гэсэн тэгвэл тийм би одоо 17 онд одоо та хоёрын нөөник секс микс ярьлаа энэ тэр гэдэг хүмүүс чиглүүлсэн гэж штэ. Тэгээ би бол надад ч бас 17 онд нам мэдүүлж авч ирсэн тийм. Орчин шаалцсан л да гэдэг юу вэ хүмүүсийг орчин шаалцсан гэж өрөөлээд энэ одоо сатар саман ингээл
бас нэлээд л төчлүүлжсэн. Тэгээ одоо бол мартчихжээ. Тэгээ ер нь бол хүмүүстэй мартчихна л да. Тэгэхээр нэг яах шаардлага байхгүй бол гэж бодож. Тэгээ мөнх марлын явчихсан. Уусаал тэгээд гэтээ мөнх марлыг бол нэг одоо ингэж чичилж байгаа залуучууд байлаа гэж бодсон шүү дээ. Тэрний бол 98% нь ямар гоё юм бэ? Нэг бавчих юмсан л гэж дотор бодож байгаа гэвэл тэгэнгүүт нэгцэж багхгүй гэдгийг мэдж байгаа болохоор тэгэнгүүт уурандаа доромжлоод байгаа. Тийм. Чи тэгээ Молловын үед тийм амар хүмүүс танар руу дайрж исэн юм. Амар гоо сэтгүүл дээр хүртэл гарсан юм чинь. Юу гэж гарах вэ? Доо ёо гэдэг гарчдээсэн зэ. Ингээд бойц яг Молловын нэг скриншот ингэ тавьсан зэ. Ингээд тэр үед бахархажсэн. Вау, сэтгүүл дээр гарчлаа гэж том амжилт жоо. Нэг Дэвид уусаа нэг сэтгүүлнүүд нэлээд бас алдартай байсан шүү дээ. 7 хоног болгон гардаг мэдээ зэдэд ингээл ховж. Тэрэн тунд ингээл гарч үзгэнсэн гэж боддоос байхгүй. Тэгс чи ингээл гарцсан. Вау, тэрэн дээр яг нэг секрет дээр гардаг. Секрет яшаасан шүү дээ. Гарч үзгэнсэн. Тэгээ би яг дуу ёо орчин үеийн хипхоп гэж юм болж. Тэгсэн чинь саяхан нэг дуу гарч тэр дуун дээр нь дахилт нь орцсон ч шаалцъя л да. Инээ тэргээд үгнүүд нь бичсэн. Тэгээ энийг одоо хүмүүс сонсоод дагаж их маш ихээр дуулж гин. Танай 10 настай хүүхэд байрныгаа ингээд дуулж ивэл танд ямар санагдах вэ? Тэгээд ингээд энэ төр одоо ингээд зөв юм уу буруу юм уу л гэсэн нэг тийм сэтгүүлчин яг нэг тийм асуусан маягийн юу байсан. Тэгэл амар өөрөөр бахарч ирсэн. Муугаар ч гэсэн яг ямар ч сэтгүүлтэд гарч үзлээ л гэж бодсон. Тэгээд ер нь амар одоо нөө мөнх марлын бичлэг нөө фэйсбүүк дээр цаад тавьсан шүү дээ. Молбой тийм Молловыг ингээд баг пэйж болгон яг бүрэн хувилбараар нь ингээд постлж ирсэн. Тэгээд бүгд амар их лайк нөө тэр үуч нөө энгри гарааг байсан. Дандаа лайк шеэр тэгэл бүр амар яжсан. Тэр чинь тэгээд YouTube дээр нэг сар гарны явах цаанд яг сая хандлт авч ирсэн. Тэгэл за ямар ч тесрэлт хийж чадлаа л гэж бодсон. Тэгээд юу тэр дууны санаа нь яг яаж төрсөн бэлээ? Аа. Тэр дуу яг гахын бас гоё. Энэ манай байрны гадаа бид пив уужсэн Монигийн машинд мөнгөтлөг би бавуу байсан. Тэгээд хэм байсан. Мони мөнгө тэгээд бид дөрөв намайг хөргөж ижсэн. Бид машинд нь пив уучаад машинаар намайг хөргөдөг ихнээс нь явжсэн байхгүй. Пив уучаад хөргөдөг гэж юу? Тийм. Мони одгүй. Тэгээд манай байрны гадаа бид зүр дуу юу хүүг 17 ч бид ч нөгөө усны тэрэг мэрэг цөөвийн хийсэн байсан байхгүй яг. Тэнгүү дахиад нэг дуу шаагээд. Тэгээд яг дахилтыг гаргаацсан юм аа. Моогоор гэсэн юм явж ирсэн аа. Охин минь наагтай аж онтой залуур гэсэн. Гэж дурдж хайрсан чинь. Орсон дойлоо шаалцээ тэгээд хин хэлснийг би сайн санахгүй. Тэгсэн чинь бүгд инээлдэл гээ наад чи шай бистаа энэ ингээд тийгээд тэний чи гол утга нь яг юу юм бэ гэх юм бол бүх хайрын доонууд эцэстээ бүгд унтыг хөвтий гэсэн утгатай байдаг. Тэрийгээ зүгээр өөр утгаар нэлдэг. Хэдүүлээ тэгвэл шууд утгаар нэлчихье гэх. Тэгээд шууд тэгвэл найз хүнд хаягдсан болъё гэл. Тэгэл Мони өөрийнхөө хийжэл тэгэл би бас өөрийнхөө хийжээ. Тэгэл шууд Холланд ороод тэгэл клип нэгэл тэгэл цацсан. 5 сарын хэдэнд ч л 17. Тэнд зарагддаг байсан бэршхий тэдэнд өрг байсан. Тэрийг чи өөрөө бичсэн юм уу? Чиний X-Max толботой байсан юм. Үгүй. Тэрэн дээр байгаа бүх зүйл хурамч. Би бас орцсон шаалтж үзэж байгаагүй. Тийм. Давтан хийлээ. Орцсон шаалтж үзээгүй шүү. Орцонд хийж шаалтсан ямар орцонд хийж үзэж байгаагүй. Энэ бол яг үнэн тийм юу ч гарч байгаагүй. Яг нэг үзэх гэж оролцсон тэгэхгүй амар хэцүү санагдал тэгэл боли тэгэхээр явцсан. Өмнөд тайлаагүй байсан гэдэг тэгээд бас хийгээ үг гэсэнд орхоол яг ингээд үнсэлж байгаа л тийм. Чи үтсэн юм уу? Би ихтэй орсон шаалж үзсэн. Гэхдээ пошт. Гэтэ яг орцлоо. Хар охинтой заяа. Тэр нэг Германаас явах юм уу? Үгүй тэр чинь Германаас пошт очсны дараа. За би ч бол үзээ орсон. Тэр чинь дээр үе шүү дээ. Одоо нэг хизээ юм бэ? Гэ би нөгөө X-тэйгээ 9 онд танилцсан. Тийм. Тэр үед чинь нөгөө эргэдэг байхдаа нөгөө хин хинийдээ амьдарч амьдраагүй. Тиймэрхүү юм яриа. Тэр үед ямар байсан юм бэ? Хаана лифтний цаана нөө тий? Нөгөө нэг үсний лифтний цаана нэг тийм. Үгүй. Ер нь бол нэг юм шатан дээр тэгээ 9 давхрын дээшээ гэж. За яг гэхдээ одоо бол болохгүй шүү дээ манайхаа одоо бүх орц камерт болсон. Би бол гэхдээ яг үзсэн. За хаана?
Үнэ хэлсэн. Окей. Тэгээ би сая ягаад үнэ хэлсэн бэ гэхээр моллоо гарсны дараа нь би үтсэн. Тэгэхээр тэр дуу гарахад би хийж байгаагүй. Дараа нь үтсэн гэхээр зөв би яг гоё тайлбарч чадахгүй юм. Гэхдээ моллоо гарахын өмнө хийгээгүй. Хийсний дараа хийсэн гэдэг нь би тэр дуу гаргаж байхдаа орцонд хийгээгүй байсан шүү л гэж хэлэх гэсэн. Тэгэд ёо тэр орцонд болох кексийн процесс нь ямар нэг юу ч санаа зовсон байртай тэгээд сандарсан. Тийм тэгэл цаашаагаа хараад тэгэл нөгөө охин нь мангар хурдан л юм. Тийм хурдан сандраад байгаа болохоор тийм. Хүн гараад ирэхгүй мэрхвэ гээл тэгэл. Тэгээ зарим хүмүүс ч нэг тийм хэцүү байдалд бас нэг дуртай байдаг. Дуртай байдаг шүү дээ тийм. Гэтэ би яг нэг л удаа утсан юм байна. Тэрнээс хойш нэг ч удаа утсан байгаагүй. Тэгээд уусаа заз тийм юм. Тэмээ тэнийх олон бол байхгүй шүү дээ. Яг нэг л удаа утсан. Гаруучин бол бүр тэгтээ алдаг юм шиг л шүү дээ уусаа. Одоо болцсон бах уу? Дээр үед л. Хуучны хуучин бол яг тийм тэгэл одоо летнүүд байхгүй тэгэл гаруудаас урд. Тэ нэг юу хотын зах маахын дош буулууч чинь юу вэ? Коронавигийн өмнө яг ингээл харангуут чинтэй 3 цаг чөлөө 15,000 20,000 юу гэдэг тийм. Нэг тийм юунууд сурчлагын байсан. Тэгэнгүүт нь тэ прүс гэж машин байна те. Зөндөө олон боломж байсан л да. Одоо ч тийм нэг сайн нэг хөл хорон одоо энэ хөл хорооны үеэр хүмүүс орцонд амар шаалцсан байгаа. Яагаад гэвэл мэдгүй гараад очих газар байхгүй. Тэгэнгүүт нь хойлоо тийм камера гажигсан маск зүтэн те. Хинч харагдахгүй мэдгүй. Байнал дүүсэд камера байхгүй тийм. Йоо, нэрээ тийм юм байна те. Гэтэ моллогийн хувьд ер нь анх сонсол амар фанилсан гэжсэн надад бол те. Тэгээ угаасаа Монгол доонууд чинь 70 дутгаар угаасаа дандаа л тийм байдаг штэ одоо. Үүний дараа хий бүхэл шинжин бидхий сэтгэлүүнд оролцох ястай гэж юм гэж. Тэр дуу чинь ерөөсөө өөр утга байж магадгүй л дээ. Муу замраг л байгаа байхгүй тийм. Сэтгэлүүнд оролцох хоёлаа би биний хайрг зүгээр enjoy байя л гэж тийм. Би биний хангая. Тэгэл одоо don't stop битгий зогсооч гэдэг. Йоо. Ганцхан окей гэсэн дуун дээр яриад. Тэр болдын дуун дээр. Окей гэжтэй жоохон биф байна уу? Байхгүй. Тэнгэрээс яадаг мадаг. За. Тийм, тэнгэрээс чам руугаа. Хүлсэн дээрээс чи урсаад идэг бол хамгийн ариун ус. Тийм. Юу гэлээ тэр чинь. Цор ганц. Тийм. Тэр бол ер нь тэгэл бас сексийн талаар л дуулаад байгаа шүү дээ. Тийм. Бүгд л яг ингэ нарийн сонсох юм бол бүгд л юу Энэ бол midnight. Тэр дуу ч бас амар шүү дээ. Midnight дээр чинь дэлтөг юм уу юу саалдаг шүү дээ. Чи гэж юм юм. Гэтэ харин одоо ингээд моллоо болвол яг нэг одоо инээдтэй фаны байсан тий амар тийм шинэлэг байсан шүү. Зарим хэсэг нь яг моныг хэсэг бол гэхдээ яг ингээд мэрэгжлийн шат шүү дээ. Тийм. Бол моныг бас нэлээ Тэг юу зөв штэ. Миний хайр гэдэг уйлчтэй юм. Ер нь дуу нэг. Ганагийн бас нөгөө цогой нэртээс хогийн сав гэдэг дуу бас нийтдээ тий. Намайг юу нарийн хоолойтойгоо минь уучлаарай гэж. Яа. Чи секси жохта дуу хоолой гаргах юм. Гаргах юм. Нэг гаргадаг баха. Ер нь эртөө үнэтэй гаргадаг. Яг тавихтаа л чи гаргах. Яг гэдэг үстэй. Тавихтаа яг үсэ бүх эртөө үнэтэй. Хоорон гэдэг үстэй. Гэтэ эртөө хүн чинь нэг л амар богинохон амьсгаа өгдөг чинь яг тавилж байгаа шүү тэгэл. За тэр ч яриад л их яг найзын дундаа ярианууд гана бит хоёрын найз болохоор яг найзын ярианууд яваад. Гэтэ юу чи яг ингээд одоо ингээд секс ихтэй ерөнхийдөө чамайг хүмүүстэй ингээд эмо гэд харддаг те тэгэнгүүт нь ёо чи жишээнтэй нөгөө шилээ зүгээд гинж зүгээд секс хийжсэн нүгөө юу? Үгүй. Эрэпэр гана яаж байгаа юм бэ? Арай зүс тэгж байгаа. Одоо яаж юу би бөө юм ашиг. Авах авчнаа. Гэ за чи нана байж байгаа. Би энгийн гана мөд дээр байхгүй. Би бол хийдгүй маа. Би ингээд ингээд идэв. За чи нана байж цаашаа харж ирсэн. Гинжсэн. За дүү гिच юм дээ. Гэдэг гэж бодд юм уу те? Тэгдэг бол гоё юм шүү. Гоё юм биш үү? Йоо маа бич гэж. Найдах могонд болж тийг тоож болох юм тийм. Нөгөөд нь бүр мэддэг болсон. Коодлаа. Рол плей хий. Хараа би нэг эребэр гараад уулзчмаар байна. Окей. Цааш гэсэн суулцъя гэдэг лээ. Би нэр олж байгаа тэр. Гинжээ зүснэ. За шаалцвал да янх юм. Би найзтай бол тэгж хэлэхгүй яг зүгээр.
Тэгээ зарим мөгөд хийж дуудуулах туртай байж магадгүй. Туртай биш гэлээ. Орон дотроо хаяа тэгж дуудах. Намайг айл орлооч. Намайг хараагач гэж. Гिच юм ээ. Яг янз би сонсч ирсэн юм а. Хин нэлээ нэг тийм нэг охинтой яаж исэн чи ингээд намайг доромжлооч юу гэсэн гэлээ. Тэгэхээр мө гिचи гэшсэн чи нөгөөх нь гэшсэн. Тийм сонсч ирсэн нэг тийм. Уусаа дэлхийд дуран хүн байгаа. Бүгд л гаж юм байгаа л та. Би тэрийг сонсч байгаа инээ зурж ирсэн. Гоё ч юм уу л гэдэг. Тэгээд арга дуулдаг ч юм уу тиймэрхүү боо моо гэл. Би бол эмгтэн өнөр бол хизээч секси гэж яхах үед нэг те гिचи мэн яхан мэн гэж юусаа хэлж үдчих яхаагүй. Би ч үзэж байгаа. Үгүй миний сарны ярьсан юм чи зүр нэг би сонссон байхгүй. Нэг охин дончсон ярь намайг тгийж гэдэг би гайхаад юу хүсэн ч гэлээ. Хиндээ новшмаш гэсэн чинь бүр чангаар мангаар гэдгсэн чинь бүр гिचнэр хоогоороод тэгээ нөгөөдх нь бүр амар гоё байгаад байгаа юм шиг. Тийм нэг өөрөөр сонирхолтой тийм биш хүмүүс байдаг юм шиг байлаа. Сан тий би болохоор нэг тийм амар үг мөг сонсож байгаагүй л тий. Тэгтээ зүгээр нэг удаа зүгээр яриач. Бид гонын дундчтай. Найзуудын дундчтай. Яг би одоо нааш нэг хин үзээ таслаад айг бол хийж. Тэгээд би амиа орлон болно гэдэг. Аа тий. Би нэрээ амиа орлоо шүү. Энэ бичлэгнээс хэрэг зацуулж. Тэр залуу. Энэ үлж байгаа хэдэн 100 мянган үндэ хэлий. Тэр залуу гэхдээ намайг хэлээгүй. Зүгээр өөрөө нөгөө амар таашаалтай байгаагаа илэрхийлээд яа гिचээ гэд нэг тэгж игээдсэн. Тэр нь одоо нэг өөрт нь таатай байна л гэсэн санаал юм шиг байна. Тэгтээ гоё л хэлсэн л ба. Тэг намайг яг чиглэж хоо чи гिचмэн гэж мэгээгүй. Зүгээр нэг тийм стаар гоё юм бэ гэд нэг хэлдэг штэ нэг тэрэн шиг гэж үгээд нэг тийм ямар их хараалтай дугаар л. Сайн энэ тийм би ч уус амар их хараал хэлт юм аа тэгээд. Би л юм болгоочлаа. Гэтэ чам руу ер нь октод хамгийн тийм гаж бичсэн октодын чад ер нь юу вэ? Октод ер нь ирэх хүчтэй. Үгүй над нэг над руу бичиж байгаа юм чи бичиж би над руу бичиж байгаа юм чи анаа руу бичих нь тодорхой. Тийм юм байна. Так бичиж байгаа юм чи бас. Гүй би ер нь нэг тэгж амар юу яадаг юм аа. Яг сая 11 сарын карантинаар л яг тийм wild тийм юу болж утсан гэсэн бүр хүч байгаа юм шиг. Тэгэл бистэ хамаа намаагүй хүмүүс рүү. За нэг гоё битэн жавсан тэр нь юу вэ гэвэл би дикнийхаа зургийг явуулсан чинь тэр аа. Яа ордсон өдөглөө сууж исэн чи болоосаа гэж тэгсэн чинь шууд. Тэр өөр яг байгаль та 11 сард нэг тийм хүндрээд тэгээд тэр мессежийг хараад. Тэг яар гоё юм. Наач нь хөөе ер нь бичмээр үгүй байх ш. Тийм. Нөгөө эрэгтэй хүн нэр амар баярлалтай шүү октод та. Тэгээ нөгөө ус нөгөө одоо саахад ч бас нөгөө материал хэрэгтэй шүү дээ. Гэтэ ингээ хаяа порноноос илүү тийм нэг сэтэл бас амар хэрэгтэй байгаад санагдах. Одоо санагдсан гэж 11 сард гэж. Тэгээд тэг ингээд урдчин өглөө сууж явах юмсан гээл тэгш тэнгууд нь бистэ за бас би одоо ямар нэгэн бичих хэрэгтэй байх. За тэгвэл би чамайг ингэн яг энэ чи ингээл тэнгууд нөгөөдг нь бас цаанаа солиорж байгаа юм шиг. Тэнгуудээ бүр аймаар бичээд ингээл хоёр талаас зүгээр ингээд төсөөлөл тэгэл гар хангалгаа гэж. Тэгэл шууд гар хангалгаа хийсний дараа уусаа би нэг мим харсан тэр ихтэй үнэн үг мэдэхгүй. Нэгтэн уусаа гар хангалгаа хийсний дараа нүгэл хийсэн шиг санагдаж штэ. Бистэ би яг гар хангалгаа гэж. Тачаалтаа байгчлаа. Харин эмхтэн өөрөөрөө бахдаг гэд юм байсан. Тэр юу нүуний юм уу? Мэдгүй. Жохон бахтаа лаа. Гой санагдсан уу? Гем хийц юм шиг байдагс. Одоо бол зүгээр нэг тийм муухай санагдгүй айтайхан болчихсон шин. Гэтэ их эмхтэйчүүд гар хангалах хийсний гадаа гоё байдаг юмсан. Харин эмхтэн хүн болохоор шаарддаг байхгүй юм. Би ч гаш хамт новшинда өөрийгөө хараагааш. Нэг тэгж хараж марахгүй. Гоё л. Гэтэ яадаг л даа зүгээр нэг юу одоо удаан сексээгүү бол тэгэл яалчгүй тэгэл ингээл яг ингээл бодолтой би одоо гар хангалгаа хийхгүй. Энэ бол одоо хамгийн сайхан зүйл би одоо гар хангалах чинь тийм. Энийг одоо хийхгүй бол тэгэл амьдрал утахгүй байна. Тэгэнгүүт нь яг ингээд тавьчихсан дараа та би ямар утахгүй юм гэж. Тэгээ гар хангалах чинь уул гаж юм биш л тийм. Ясаа байдаг юм. Залхаж бүр амарлах гэж гоё хэлж байгаа. Хангалгаа. Гар хангалах. Гар хангалах. Гар хангалах тийм өвчин авахгүй.
Тий. Мөнгө өрөхгүй. Жирэмсэн болохгүй. Тэг сүүлийг бас нэг юм болоод байлаа шүү дээ. Манай нэг юу найз нэг охинтой ингээд секс хийж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө хамгаалтын ихч нөгөө охин би юу жимсэн болохгүй байгаа ингээд юм ууж байгааг тэгж манай хүн итгэж шаадсан байхгүй юу. Тэс нөгөөт нь нэг хэдэн дараа яна би одоо жимсэн болчихлоо юм шиг ингээд тэгэнгүүт маань үнээс 200,000 төгрөг салгаж байгаа байхгүй юу. Одоо нөгөө юу илээ яана ахуул махуул нийл эмчийн зардал гэдэг 200,000 тэнгүүд нь би бас бодож байгаа байхгүй ямар амар юм бэ. Яг нь нэгдүгээр бас нэг зүйл гэвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд юу нэгтгэж болохгүй шүү. Хамгаалалтаа заавал хийгээрэй. Чи бүх эмэгтэйчүүд биш ээ гэж. Яг нь анаал бол тэгэл байгуултай. Мэдрэмж авч ирсэн үү? Ямар нөгөө хүн чинь жирэмсэн болчлоо гэж хэлэх юм уу? Үгүй. Би нэг тийм мэдрэмж авч ирсэн шүү. Йоо. Толгой ч байнга бэлгэвчтэй юм чинь жирэмсэн болох боломж байхгүй. Тийм. Би ч гэсэн тийм. Тэгээд зүгээр тэр хүн ингээд биний юм ирэхгүй байна. Би жирэмсэн болцсон юм шиг байна гэдгсэн байхгүй юу? Тэр чинь би 16 онд төлөө тэр хэвчээсэн баха. Тэгэл шууд амьдрал оронгоор ирэх нэг хальт ирэх шиг болсон цагт 3 хоног. Тэг ингээд тест хийгээд би тэрнтэй ингээд тийм юу байсан юм аа. Байнгын тэгч тэгэл тийм гоё юу охин байсан. Тэгээд гэтээ ингээд мэдгүй. Хэзээ ч үерхий ч юм уу цаашаа хэрэг ингэндэ гэж юусо боддгоос ихгүй юу. Тэгэл зүгээр би нэг ингээд нарцсан тэр нэг жирэмсэн болцсон юм шиг байна. Биний мэрхгүй байна гэдэг чинь би ингээд 3 хоног зүгээр ингээд нэг тийм амар хүнд байдалд орж ирсэн гэж. Шууд амьдрал бодогдоо шин. За одоо ингээд яах вэ? За жирэмсэн байл. Тэг ингээд би нэг байжсан байхгүй юу тэгээд яах мэдгүй гэрт нь. Тэгсэн чинь ингээд миний гарнаас ирсэн аа. Ингээ хэрэг жирэмсэн болцсон байвал чи бити надаас яваарай. Би уусаа ахуулахгүй хэрэг ахуулах юм бол дахиж хүүхдтэй болохгүй байх магадлал маш өндөр байдیں۔ Гэтгсэн байхгүй юу. Тэгээд бүр ингээл цөл ингээл. Окей за амьдрахад биш юм байна даа. Тэр мэдрэмж амар зөв мэдрэмж байсан гэж. Яа чи төсөөлөөгүй юм байсан болохоор. Яг амьдрсан бол хөөсөлтөй бүр амар л мондөг хүн байсан. Амар боловсралтай мэдлэгтэй ингээл амар өндөр алтан тушаалтай. Би өөр хүүхднээс л таа гэж. Яг ч хэцүү лсэн л та. Гэтэ мэдгүй надаас арай дээрсэн. Гэтэ би бас яасан юм аа юу. Поштолтой. Манай нэг юуны нэг Пош Варшавд нэг Пош охин юу юу ахыхаа хуримд намайг одоо партнераараа очиж гоосон байхгүй юу? Юу гэвэл нөгөө Пош чи юу н хуримдаар ингээд урилга өгөнгүүтээ заавалж яадаг байхгүй нөгөө юу нэг хамт партнертэй ирдэг. Урилгасаар ирдэг байдаг. За. Тэгэнгүүт нь нөгөө охин юутай байхгүй дээ. Найз залуутай. Чиний дагуулж очиж байгаа охин уу? Тий. За. Тэгээд мэдгүй найз залуу мэдгүй муудалсан юм яасан юм уу? Тэгэхгүй байхгүй юм та. Тэгэнгүүт намайг гуугаад тэгэнгүүт нь би дата би тэгээ явъя гэл. Тэгэл угаасаа юу Варшавд яг юм дээр усан завь дээр ингээд хормын баярын найраа хийсэн. Амар кинон дээр шиг шааж байгаа байхгүй юу? Гэлтэй ингээл модон гоё ингээд зав тэмцэн ингээл хүмүүс амар гоё ганган тэгэл бүр супер пари болсон. Үлгэрийн юм шиг хорин болж за. Үлгэрийн хорин болсон. Тэгэл нөгөө юу ахын ч гэсэн чи манай энэ дүг найрч марч ингээл ёо чи амар гоё залуу гэж хэлжүүлээл. За. Тэгэл битээр дараа нөгөө юу 20 дуусаад тэгэл би гэлэн хөргөж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт хөргөж өгчээснаа би яг буудлын дээр нь буулгаж өгсөнгүүт нэгэнгүүт нь за гэлөө гараа явуулсан нэгүүт нь охинч тэгвэл 5 нараа залгадаг гэж манай зүрх дээр. Тэгэнгүүт нь гэртэн очоод тэгэл хамгаалахгүй секс хийсэн. Бас миний алдаа л да. Тэгээ би Монголд ирсэн гэж. Тэгэл хийгээл тэгэнгүүт нь нөгөө хүн чи ингэж хэлт яана хоёулаа хамгаалтгүй хичлээ штэ. Тэгтээ нөгөө юу 2 хоногийн дараа нь миний биений юм хичлээ. Тэгээ баярлаа боомлсон. Тэр чи амар муухай асуулаа. Яагаад гэвэл нөгөө найз залуутай байсан. Тэгэнгүүт нь би дундуур нь яваад орчиж байгаа гэсэн мөртлөө хамгаалтгүй. Гэтээ амар тэ адсны юм байсан яа гэвэл тэр охин юм нэрсэн. Юм нэрсэн тэ бас өвчнгөө байсан гэж. Юмслээгүү надаас өвчин л авсан л та гэж байхгүй. Тэр сая жоок байсан шүү. Өвчин авч ирсэн үү? Би өвчин авч ирсэн. Чи авч ирсэн үү? Авч ирсэн. Ямарыг авч ирсэн та нар?
Би юу Гонороо авчихсан би юу гэлээ? Chlamydia гэдэг. Би бас хламид авч ирсэн. Chlamyd. Би тийм гонороо. Тэгээд тэрэ хэлсэн үү? Тийм. Би тэгтээ амар сонин заяа. Яаж яагаад авч ирсэн? Тэр нь яг би ингээд нэг огнод байгаа заяа. Бодол. Тэр бэлгэжтэйсэн. Бэлгэж байгаа штэ. Тэгсэн чинь тэгээд бэлгэж тариалаад хөхүүлсэн. Хөхүүлсэн байна. Тэгээд би дараа амаар дамжтыг мэдсэн аахгүй. Олон бэлгэжтэйсэн. Тэгсэн мөртлөө ингээд бэлгшаа хөхүүлсэн чинь маргааш нь ингээд гонороо туссан. Тэг би тийм яа чи маргааш нь шууд мэдчихэж байгаа юм уу? Үгүй яг ч маргааш хэлцээ зүгээр хит хоногийн дараа л. Тэг яа би ингээд гонороо тусахаар яа. Юм гардаг. Шээхэд амар өвдөн тэгээд ерөөд юм гараад тийм. Юу гарч байна? Идэ шиг юм гардаг. Тэг байн гараад байх уу? Хаяа л та. Гэтэл зүгээр ер нь бол ингээд бүр нэг тийм тавьж байгаа шиг ихээр гарахгүй л дээ шээс шиг ингээд бистэ ингээд байн ингээд болоо. Зүгээр нэг байн шээгч байгаа шиг мэдрэж дөрөндөө шээхгүй шээхгүй. Яг ингээд жинхэнэ шээг юм бол амар жоохон өвдөлттэй шиг. Тэгээд жоохон юм гарна нэг тийм точих шиг. Тэгэнгүүт нь чи яг тийм хитэн эмчлэр очиж юу эмчилгээ эхлүүлсэн ер нь яа. Тэгээд шууд тэрийг мэдэнгүүдээ шууд очиод тэгэл тариалал. Тэгэл 7 хоног энэ уугаараа алкогол хэрэглэхгүйгээл тэгэл зүгээр болсон шүү дээ. Тэгэл би тэр үед хараа олон бэлгэжтэйсэн да шаны тэгтээ хөхүүлсэн гэдгсэн чинь тэгээд амаар дамждаг юм. Тэгээд шинжилгээ өгөхдөө та нар яг PCR гээд урагшаан ингэж хийдэг юмар юм арчтаас авдаг уу? Үгүй ягаад гэвэл би нэг угаасаа өвчин тэр үед авч байгаагүй. Тэр чинь зүгээр угаасаа л гонороо гэдэг өвчин угаасаа л тэгдэг өвчин шиг л. Угаасаа яг шинж тэмдгийг хараад мэдчихэж байгаа гэсэн үг юм байна л да. Тийм оншиг. Тийм шинжилгээ өгчсэн үү PCR? Өгж байгаагүй хаа. Би өгчээсэн. Тэр чинь ихтэй юу яг нөгөө тэгээ коронагийн PCR шиг л ихтэй нөгөө юу яг боовны чинь юу нөхрөө чинь ингэ шууд тэгээ ганц өдөр чинь шууд ингэ амар тустай гүнзгий ингэ хийждэг. Тэрнээс амар өвдөн тий. Үгүй нэг бүр амар өвдөх юм байна. Ямар ч амар эвгүй мэдрэмж төрдөг. Тэгээ би бол өгжсэн. Тийм. Чи хламид яаж байгаа тавцсан? Хламид уу? Тэр нь яад өгч юм? Тэр бол ер нь бол тийм амар муу юм байхгүй. Дор нь идэвчдэг. Нэг юм нэг юм угаал тэр имийг 5 хоног угаал тэгэнгүүт ямар зовиртой байх. Зовир гайгүй заяа. Зовир гайгүй. Гэтэ ер нь удаан ингэ байх юм бол үргүүдэл төрөгдөг өвчин баггүй. Чи яаж яагаад хламид авч ирсэн? Би болохоор ер нь бол нөгөө хуучин тагаа байж агаад тэгээд хамгаалтгүй л бит хоёр ч юм байна шүү дээ. Тэгээд гадны өөр хүний бас юм байсан л баг л та. Зү тэгтээ чамд яаж писта хизээ мэдрэмж писта энэ нэг эвгүй болчлоо гэдэг энийг би угаасаа жирэмсэн байсан. Тэнгүүтээ нөгөө хоёр дахь хүүхэд дээр жирэмсэн ингээд нөгөө байнга нөгөө эмчэд үзүүлнэ шүү дээ. Хяналтанд байдаг. Тэгээд нөгөө хяналтанд байдаг болохоор ингээд үн эмчэд үзүүлж байгаа хэвчээд байнгын шинжилгээ өгдөг 5 сартай дөгөн хэдэн сартай дөгөн тэрэн дээр гараад ирсэн хэрэг. Факт тэгээд тэгэнгүүт нь бас тэг хламид хайцангуй гайгүй болохоор тэгээ өөр өвчин чинь бас жирэмслэлт нөлөөлдөг байх та. Тэгээ би яг сайн мэдэхгүй л байна. Хэрвээ одоо магадгүй бүр тэмбүүн юм бол хүүхдэд бүр дамжин шүү дээ. Фак. Тэгэхээр тим юмыг ер нь бол амар сайн ер нь хянжих хэрэгтэй. Тэг манайхан боддоо тэгээд хүүхэд ингэ тэмгүүтэд төрчдөг гээ. Тийм төрөлтөө тэгж төрдөг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Амар. Фак. Тэг би ер нь бол яхаа хүмүүс тас зүгээр уриалмаар байгаа юм. Жилдээ нэг 2 удаа ч юм уу PCR тэгээ доох тэмбүү эднэрээ өгч явах хэрэгтэй. Тэрнээс гадна ер нь яхаа дандаа хамгаалалттай байх хэрэгтэй. Хэрвээ найдвартай хамтрагчтай байлаа гэж бодъё л доо. Гэтэ тэр хүн чинь бас үнэхээр яг ихтэй хүн мөн үү биш үү мэдэхгүй шүү дээ. Хин нэг өөр хүнтэй бас секс хийчих юм билүү мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь жилдээ нэг бас хяналтанд ороод эмчэд үзүүлж явах хэрэгтэй л. Би бол хламид авахтаа 2 эмэгтэйтэй уулзч ирсэн. Тэгэнгүүт нь тэр авсан эмэгтэй яг нэг шинж тэмдэг гарсан дараа би нөгөө нэг уулзж суухан тэгэл би нэг юу шинжилгээ өгөөд юм хламидтай болчих шүү гэд шууд мэдгдсэн. Тэгэхгүй бол нэг мэддэхгүй юм бол тэгэл тэр чинь яан штэ. Тийм би ч гэсэн дамжаа шаажих штэ. Эмэгтэй хүчтэй нөгөө юу мэдтгүй л үү. Зарим одоо өвчнүүд чи эрэгтэй хүнд одоо жишээлбэл мэдхгүйгээр байгаа. Тэгэнгүүт нь эмэгтэй хүнд муугаар. Үгүй юм зөвхөн эмэгтэй хүнд нэг тийм юу байхгүй. Завир байхгүй заяа. Эмэгтэй хүнд завир байхгүй. Тэнгууд хамгаалтгүй хийгээд эрэгтэйд очичлаа гэж бодоход эрэгтэйд муу нөлөөтэй завирт байхгүй. Тэгэхээр ер нь л 90 юмгүй л бүгд нэг шинжилгээнд хаяа нэг очих хэрэгтэй л юм. Ер нь жил болгон би бол өөрөө жил болгон одоо PCR шинжилгээ өгдөг. Хөл өрөө яхаар бас өгнө гэж бодож байгаа. Би сая он гараад өгсөө. Би
Ямар ч байсан давхтын муугаа өгөөд ямар ч байсан сөрөг байсан. Yes сөрөг гэсэн. Тэгээ нэг PCR өгөнгөд PCR-ыг 15 төрлийн бактери болон вирусын юу гардаг, хариу гардаг. Тэрэн дээр нэг 2 3 бактери гарсан. Тэгээд одоо тэрийг эмчилүүлэн дээ. Тэг хамгийн гол нь тэгэхээр бас бэлгэвч бас яг тийм найдвартай байгаа зүр хөхүүлчүүлэх хөхүүлэх юм бол тэгээд хөхүүл гэдэг найдвартай хүнээр хөхүүлэх ёстой. Тэгэнгүүт найдвартай хүний пүсий гэдэг хэрэгтэй байхгүй юу? Тэ. Тэр бол яг үнэн шүү. Найдвартай хүний пүсий гэдэг хэрэгтэй. Чи ер нь гэхдээ ёо пүсий идэх талаар юу гэж бодож чиний байр суурь ямар вэ? Ер нь бол эмэгтэй хүн одоо би ингээд хөхүүлчлээ л шүү дээ, тий. Тэр чинь эмэгтэй хүсэл би ч гэсэн уул нь одоо ингээд адилхан хөгж өртөө болчихж байгаа шүү дээ. Хөхөж өгөх. Долоож өгөх. За. Пүсийг дээш ингээд сунгаж байгаа хөхөш. Тэгвэл яг хөхөн гэж болох юм байна. Гэтэ юм тийм байцаа бас байдаг шүү дээ. Окей, би чинийхийг доглоохгүй зөвхөн хөхөж өгье гэх. Савхаар ингэж хавцсан гэсэн. Би яг хөхөн гэж хэлж болох юм байна шүү дээ. Ер нь бол. Эсвэл тэ. Окей, би чинийхийг хөхөж өгөн долоохгүй гэсэн. Яа. Над нэг дийлт доо энийг урдаа барьчих шүү. За зүйч ярьдаа. Би баг 5 жил 7 байж байгаа энэ жил 7-сон 21 онд. Над таалагдсан яг тэгэл яг 5 жилийн дур шиг тийм 7-ож болохоор тийм хүнтэй таараагүй. 7-х тийм юу хөсөл зүрх тийм пүсий таралдаг юм байна те 5 жилийн турш. Тийм хүн пүсий биш хүн. Пүсийг нь харж байгаад би за өнөөдөр за чиний пүсий бол 7-оор пүсий. Чинийх 7-оор пүсий гэж хэлдэггүй гэж. Би зөв хүнийг нь л хардаг гэж. Тийм тэгээд ингээд яатсан бэлээ. Ингээд төсөөрцөн ингээд яадаг үлээ гэд би энэ жилд гэж бас бодсон гэж. Заарц хилээ гаргаад хийн. Тэгээд энэ дээдлийнх нь энийг нь оролт төлөвлөлээ гэл. Тэгээд төсөөрцөн бэлээ гэж. Тэгэх бах оо гэсэн. 5 жил шүү дээ хараад. Би ч гэсэн одоо барыг төсөрж байгаа хөө гэсэн. 5 жилийн өмнө би байн чи чинь юу? Ерөнхийдөө сонгол болгонд пүсий тийм ээ шүү дээ. 5 жил нэг удаа. 5 жил тийм л уйлаа гэж. Би чи экстрэг эзөө өгчлээ. Тийм баха. Тэгээ манай экс ойртолт байсан юм аа. Тэгээ хүчээр гэж. Даалсан. Бодлоо. Бой юу гэдэг юм чи. За. Тэгээ уусаа нэг долоохс. Нэг юм байна. Тэгэхээр өмнө нь бол та ингээд зүгээр нэг тиймэрхүү октод моктодтой таарахад бол нэг пүс хүмүүсийг нь бол идэж мэддэггүй байсан бахна шүү дээ. Тэнгүүд чиний хувьд жоохон нэг тийм сэтгэл чинь их оролцоотой юм шиг санагдлаа л та. Одоо чинь зарим хүмүүс бол одоо жишээ нь манай золоо октодыг таашаалтай байлгахын төлөө эхлээд пүсийг нь идэнэ. Дараа нь байн гэдэг юм уу те? Байн гэдэг. Тийм шүү дээ. Оршлон шүү дээ. Юу чи яахгүй нэг кето шиг пүси даяад байхгүй. Уул нь миний хамгийн дуртай юм чинь 60-аас байхгүй. 60-аас гоё шүү дээ. Яг ингээл те. Би яг тэрийг санд юм ааш. Би ингээд нэг охинтой байгаас байн. Би ерөөсөө байн тэгж үдгээс ахгүй тэгэл. Окей, нааш. За. Окей. За яри. Ингээл. Одоо ингэж хэлж тэр доор бүгс нааш. Босчээл. За тэгвэл нэг асуулт байна. За. Чи ингээд амар хайртай ч юм уу амар дурлцсан нэг хүнтэйгээ заяа. Ингээд ерөөсөө ямар ч сексгүйгээр хамт байхыг сонгох уу? Эсвэл ерөөс ямар ч хайргүй одоо нэг дурлаагүй хүнтэйгээ амар галзуу секс хийдэг. Тэгээ байнга секс хийгээл байж байна. Алийг сонгох. Наач яс хэцүү асуулт шүү дээ. Нөгөө хүндээ зүгээр юм уу? Гол нь. Одоо окей би ингэж заяа. За би хайртай. Гэтэ сексиг үгүй сонгочлаа гэж бодъё. Тэгсэн чинь нөгөөх нь тэнийг юм уу битээ би ч одоо секси гэж л ингэсэн шүү дээ. Одоо хоёул секси хүний хамт амьдрах юм уу? Харин би тэрийг сонгочлаа шүү. Би ч хайртай гэсэн чинь пицта гэдэг л яхаа.
Тэр хүн asexual ч юм уу за хийх дургу хийхгүй. Уусаа баг тийм битүү юу гэж. Тий. Битүү гэж тийм таваараа шийдтин гэж. Амаараа гэж. За гэж. Амаараа шиг. Үнсэлтэй шиг гэж. Сантаж явах хэцүү нэ. Ааха. Ер нь бол хайр дурл хайр би өөрөө сааж болох юм уу? Бодлоо шүү дээ. Хайртай санаа. Миний хайр шалж ийдаа гэж. За яг тэгээ байж гэж. Эхлээ над нэг битүү юм агаар харуултаа гэж. Одоо над амаараа шийдээ гэж. Яг надруу шээ би дотроо чамайг сквирт хийж ингэж төсөөлье гэж. Ингээд overthinking ургуулж бодохтой амар сайн шүү. Ямар нэг юм. Гэтэ над жоох хэцүү л энэ. Одоо жишээ нь за нөгөөдний секси гэл за сексигийн сонгоё ингээл очиод танилцах гал. Сайн наа ганаа гэдэг шээс цаашаа ирсэн анаа шаарч осорж хамаа байж илээс хэцүү үст. Осор. Окей, осорж хамаа. Чи бүжгэл би хижээ гэж. Тэ бас цаа хэцүү л энэ. Бид тэр насаар хамт амьдрал гадар модор явна гэсэн юм. Тийм шүү дээ. Гэтэ одоо осорж хамаа танд гадар явах гэсэн шиг. Чамд тэгтээ секс хэр чухал вэ ер нь? Одоо ингээд үерхэж мөрхэл хасан харилцаа сүүлийн сарын хугацаанд яг ингээд секс нэг чухал биш юм болоод байгаа юм. Би нэг краш болсон заяа. Тэгсэн чинь секс бодхоо болсон юм шиг байлаа ингээд. Зүгээр юм яриа л байж хань гоё тий краштайгаа. Аа тийч. Хоёр краштай би гаражтай гэж байхгүй. За юуг нь сонгоод. Хайртайгаа л сонгоё даа гэж. Сагаал л ийж. Зүгөө арал дээр юм уу? Хотод юм уу? Хотод аа. Эхнэрээ гаднаас нь сексигийн сонгох юм бол эхнэрээ баян гаднаас нь зоож явах юм шиг. За тэгээд яах вэ? Газар тэнгидээд авъя гэж. Гэтэ нэг доос шийдвэл яах вэ? Тэгвэл баг ямар байх юм шүү те. За тэнгүүн шидэнгүүд та одоо энэ доосны дагуулт тэгээд би ингээд тэр одоо нөгөө хайрмгийн сонгож тэгвэл би баян зоддог болчих واخа те. Пистам гэж. Би юм чамаа. Би бол хүчрхийлэл эсрэг хүн байсан. Чи намайг юм болголоо гэж. Чи тэгтээ яг нэг тийм ширүүн мэрүүн тийм секс хийдэг үү? Yes. За дуртай юм тий. Тий. Нөгөө хүн дуртай байв л да. Нөгөө хүн дургүй байлгүй. Намайг боо мооч юм. Одоо цохиоч бохож гэсэн. High five шиг. Цохиоч гэсэн. Араас нь хийж аль сайн гэж бодсон. Энэ чинь зарим тэл дуртай, зарим дургүй л гэдэг шиг л тэгээд зүгээр ингээд эхлээд сонирхдаг байхгүй юу? Үснээс нэгээд татбатаад ингээд толгоонд ингэж дундаар нэг юм ингэж юм. Тэнгүүд ингээд яах чгүй юм ингээд боксыг ингэж ингэнгүүд ингээд улан гоё яагаад тэгэл окей за энэ тэгвэл иймэрхүү бас нэг тийм өвдөлтөөс яад юм шиг ингэнгүүд. Тэг бүр тийм хардкор юу яж байгааг л дээ. Угаасаа хард. Яг нөгөөнөөс байхгүй. Нөгөөнөөс шалтгаалсан. Тэрнээс би нэг тийм юу байхгүй. Ингээ би чамайг зоохох юм байна. Найс нэг шаажахын донд нэг шаажгүй шиг. Тэг ёо чиний юу fail sex гэж юу ямар байна? Бага. За. Эд хамгийн best нь ямар байна? Best fail нь. За тийм тэгэл мэдгүй нэг охинтой бодолд орсон. Хийсэн. За хамгийн сүлд заяа тэгсэн хийжсэн. Тэгсэн чинь гэрээс нь дуудаа яваашаа. Шүнэг. Яг хийж явах та юу? Тэг хийжсэн уцсан дураадсан байхгүй. Тэгэл би ингээл яг гэх юм би ч одоо гэл тэгэж тэнгууд үгүй нэг болохгүй юм шиг байна. Байн залгаад ингээл тэгэл түр холдчихъя гэл тэгэл ярьсан чинь яа уушлаараа би явах хэрэгтэй болчихлоо. Тэгэл би буудалтай ганцаараа үлдээд хансан шүү дээ. Тэгэл өглөө тавхаас нь айгу яаж тавих юм? Чи яаж тавилчаад явааш тээ гэлтэй шүү дээ. Окей. Нэг яах вэ? Чи хувцас өмсөхдөө хөхөө гэж. Ямар тэгэлтэй биш тэгэл мэдхгүй бичээс мэдхгүй. Хүнийг ойл. Гэтэ чи тэгж бодсон нь яг ингээ эхлэж мэхлээд тэг ингээ сэтгэл нь ямар байгаа юм болмол гэж хэлсэн нь хүн рүү зүгээр emergency call гэж мессеж хийсэн. Гараа явцсан үед л яг. Яг тэгвэл тэгсэн болоо юу гэж яах вэ?
Үгүй байх гэж найдаж байна. Уусаа уг хүн бас тэр үнтэй дараа нь дахиж уулзсан уу? Үгүй тэгэл би түрээд амар уусаа нөгөө эрэгтэй хүнтэй нөгөө яг секси чанар тавихгүйгээр нөгөө нь явчихсан болгосон ладрын мэдрэмжтэй. Тийм шүү дээ. Бүр үнээр мэдгүй новш шүү дээ тийм. Зүгээр нэг бовоо нэг унцсан. Биста ямар тэнийг юм бэ гээл тэгэл яг тэр мэдрэмжтэй байсан тэгэл зээш гэж арцахгүй ч юм уу. Уусаа гомдсон байж дээ бүр. Тийм. Гэтэ бүр ингэж саахгүй бол тэгэл чинь тэгэл яг дотоо юм нэг дуусах хэрэгтэй ажил. Нэр би тэгээ саад дуусах яалаа гэж мартчихжээ. Цаасан л угаасаа бодол тэгээ нэг тийм болцсон юм чи тийм. Тэгээ цаасан баха. Залуу тэр яг хоолой нь бичигдэж байгаа юу? Бичиж байгаа. Би сая жоохон хөдөлгөцсөн санаа зов. Бичиж. Өөр фейл вэ нөө? Гоё фаны тий. Өөрөө эсвэл нэг сонин өг мөг хэлчихсэн юм ч юм уу. Молловиктэй плей тавангууд охин шааж ирсэн үү? Үгүй. Ястаа нэг жаагаа. Юу л гэдэг юм. Өөдөө юм. Тийм фейл гэлтэй. Хамгийн сүүл гэл тэр тэрнээс өмнө байгаа охоо тэгэл тэгтээ марчиж байгаа юм болно. Тэгэхээр мартсан байна гэдэг нь тийм ч олон биш юм гэсэн үг. Юу тэгээ санаж нь юу юу нэг хэдэн сарын өмнө жилөө хөлөөрөө юм манад нэг төлөө ууж штэ тэгэнгүүт чин юу чи жоохон ядраад тэгэнгүүт нь шүн нэг охин залгаад биз дээ тийм штэ ийшлүү хүн чинь үгүй залгаад хаана юм бэ би хэцүү байна мэн гэд хайраа гэж мэгээд би тийм баг чамайг таньдгүй охин штэ тийм намайг шаах гад тийм намайг хай хүмүүс ингэ шаах гадаг шүү чамаараа хэлээрээ. Уга хэлэхгүй шүү би нэрэ болцсон. Секс бодгоо болоодсан тий. Гэтэ бүр ядаргаанаас нь шүүж ингээл байгуун залгаасаа би энэ тасаар болцсон. Үгүй тэгээ би утсыг авсан шүү дээ уг нь. Үгүй цаа чин одоо ер нь явахааргүй байна маяна гэж хэлсэн шүү дээ. Би тэр чин дараа нь яалаа гэж. Шаалаа. Амуухай шаалуу. Sorry. Окей би ийм хүн биш шүү. Тийм би ийм хүн биш зүгээр. Кекс подкаст зориулж ийм дүр гаргаж байна. Тэрнээс манай краш намайг хэлсэн чи амбицтай бай гэсэн. Би одоо окей энэ болж байгаа хүмүүс бүгд яг одоо эдгээр одын подкаст руу орно. Чинээс юу авах гээд байгаа юм шиг. Энийг сонсонгоо сааж байгаа хүн байдаг болов гэхдээ байдаг юм байлээ. Завгүй илүү дээ. Байж магадгүй байгаа. Чи яг нэг эротик өгүүллийн хэсэг бас ярьжсэн хүн байгаа л үү дээ. Би нэг залуутай ингээд тэгсэн чинь тэр ингээд минийхийг ингээд би чинийхийг амандаа хийчихүү гэж авд ингээд тэрнтэй ажиллах юм дүр ярьсан түүх байгаа л үү дээ. Бидний би бол заалтай бидний подкастыг сонсож байгаа тэгсэн мө тэгэнгүүт нь зарим хүмүүс бүр гараа гэж байгаа. Заал яалч. Уусаа. За тэгвэл магадaltaй. За тэгвэл хий. Тийм секс онор юм. Би яг тавьж байгаа юм байна. Хурдан хөшөө хүчтэй гэсэн. Би яг тавьнаа суулаа. Би доороо биш би яа цуулах юм бэ? Чи би аманда гэж. Би аманда тавьбараа чигээс оошлоод өгдөг. Нэргэсэн. За тэр саяны бол тавиулах юм байсан шүү. Сая тавилттай байсан шүү. Тавилттай байсан шүү. Тавилттай байсан шүү. Yes. Би доороос нь их сугалдаггүй гэж. За тэгвэл чиний дуртай байрлал. Доор байх амар амарсан гэдэг шүү. Октодоо дэше гарах юм байна. Гэтэ охин цаашаа харцсан, нааш харцсан ялгаагүй үү? Наашаа харчвал арайсан. Тэгээ тэр нөгөө ингээд зүгээр ингээд хөхийг харах юм байна тий. Одоо зүгээр ингээд нөгөө өвдөглөж биш таа. Зүгээр нөгөө нэг юм хөлөөрөө яг ингээд өвдгөн энчээ хөлөөр энчээ тэг ингээд өөрөө зүгээр ингээд yes тэр гоё штэ. Ямар гинэ? За би ч дахиалтай. За харуул хилчилтэй гэж. За. Зүгээр одоо ингээд би энэ байна гэж. Би нэг их хөөх охин шүү гэж. Одоо ингээд за тэр амар тийм. Амар амар тэгээд амар тийм нэг юм байдаг. Гоё мэдрэмж өгөөд байдаг. За наадах үзснэ. Би тэр амар юм яриад энэ гэж. Хүмүүс ер нь хамаагүй л ингэж ярьдаг юм. Хамаагүй дээ. Тэгээд гэтээ хүмүүс хамаагүй ярьсныхан дараа хүмүүс гомдоо шаарддаг байхгүй. Харин би одоо яг гомдлно би одоо.
За хамаатан цаад үзчихвэл болоорой. Дуусчихсан болоорой гэж. Лаашиндээ сайхан шинжилсэн үү гэж яахгүй. Очиж залгаж чадаагүй дөөжлөө. Яг угаасаа цаг үеэсээ мэдхгүй 4 жилийн дараа бол шал ондоо болчихно л да. Энэ угаасаа эхлэв шүү дээ. Гэтэ дэлхийн ертөнцид угаасаа шал ондоо байгаа л хамаагүй шүү дээ. Гэтэ яг үндэ сонсож байгаа хүмүүс бүгдээрээ л тэгэл хийцэн л хийж л байдаг шүү дээ. Тийм бүгд л секс дуртай шүү дээ. Тийм тэгээд өөр байрлал байна уу? Өөрөө тэг ер нь л тэгээд одоо би доороо л ингээд зүгээр ингээд хараал бас тий мэдрээл үжих хэрэгтэй байна шүү дээ. Тэгэнгүүт нь юу бас энэ сонсогчийн нэг асуулт байсан гоё асуулт тэрний вэ гэвэл чи ингээд секс хийж байгаа үе чамд нэг мемний санаа гарч ирж байсан. Үгүй. Эцэж үгүй шүү. Би секс хийж байхдаа яг ингээд бүрэн төвлөрдөг. За одоо аль бичээд явах уу гэж. За энэ тавих болж байгаа юм болоо. Тэгээд асуухаар амар тэнэг. Тавьж ийн үү. Тэгээд асуух амар тэнэг багтай. Ингээд яг мэдэрдэг л дээ уусаа ингээд воо ингээд базаад идэж штэ. Би тэгтээ яг тийм туршлагагүй бас юм хийжсэн. Тийм тавирцсан юм шиг ингээд бие суул тавьж байгаа юм. Тавьсан юм. Одоо би тавилаа. Би ихтэй ам тавьж болох юм. Гэтэ тэгж асууж масуух амар тэнэг. Харин тийм байлаа. Би яг чи нэг комеди дээр хэлсэн шүү дээ. Тэгээ би тэрийг сонсчоод тий биста би ямар тэнэг байсан юм бэ. Гэж асуугаа. Тэгээ яаж асуугаа болсон шүү дээ. Тэгээд яг тэр чинь нөгөө тэр хүн өөрөө бас амар мэдрэмжгүй байгаа нь л одоо юм шиг сандан штэ ер нь. Вэ тэгээд угаасаа мэдгүй хин нэгийг заахгүй бол бас мэдхгүй байх магадaltaй л. Одоо би ийж мэдээгүй чи чамаг чи. Уг яхаа эрэгтэй хүмүүс бол тавьж байгаа нь бүгд мэдчихэж байгаа штэ. Ягаад гэвэл шингэн гадагшлж байгаа. Эмэгтэй үеийнх болохоор амар хэцүү мэддэхгүй л дээ. Гэхдээ яхаа та нарын шиг ингээд амар юм гарахгүй ч гэсэн жоохон тодорхой хэмжээний бас юм гарч байгаа. Тэ? Тэрнээс гадна тэр нөгөө биеийнх нь чангаралт, сулралт, мулралт. Тий, нэг мэдэрдэг шүү дээ. Салганалт, малганалт тэ. Тиймэрхүү юмар барагцаалах хэрэгтэй хаа. Би ихтэй яг секс үед яг ингээд өөрөөсөө илүү нөгөө хүнээ бистэ яачих юмсан тавилчихсан дэлгэл дээр амар санаа зовоож байгаа гэдэг шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүмүүс бүгд хийж байгаа секс болгон дээр тавьж чадахгүй байх уу? Тийм амар гоё enjoy хийлгэж юмсан гэдэг талаас нь амар хичээддэг. Тэгээд тийм болохоор харин ямар сандаа бистэ тавьчихна гэж асуудаг байсан шүү. Тэгээд дараа нь болсон л та. Чамайг долоохгүйгээр яаж тавилах вэ гэж асуух. Тэгвэл одоо юу гана маань бас ямар нэгэн тэг ажил зожослот кекс хийжсэн үү? Хийжсэн. Ямар ажил? Өглөөрт ажилдаа байх үедээ тэр ажлаа хаяал. Хоцроолоо. Тийм 12 хүртэл буудалч бас 12 хүртэл ажиллаж шүү дээ. Тэгэл за яа тийм шагаал үлдээл зөндөө ер нь тэгжсэн баха. Тэгэл шах. Молбит бол биш шүү. Бус ажлын гэж. Тийм хийжсэн. Дөөс секс дур хүсэлч мөс амар хүчтэй шүү дээ. Тийм тэгэл чи хамгийн сонин газар хийжсэн хаана? Голын ирэг дээр. Зон нөө? Гэтэ юу бид нар явж яах вэ? Үгүй. Бид нар зүгээр та нар хийдэг гол мал явсан. Сэлэнгэрээ болсон шүү дээ. Би хинтээ энэ хинтээ яг зүгээр байж болно шүү дээ зүгээр. Вероник голын ирэг дээр доллароос дээ. Тэр доллар би даалсгүй. Голын ирэг тийм зүгээр хотод биш ээ би хөдөө байсан. Тэгээд үүрээр шиг яа гоё юм шүү дээ. Дагуулж яваад Сүхбаатар төв. Нар харуулсан байх шүү дээ. Зүүараад юм уу? Нар харуулсан байх шүү дээ. Тэгээд уусаа нөгөө хүмүүн газар болтохгүй гэж. Гол ирэг явсан. Нэзэр тэгээд яах. Тийм хийсэн. Тэгээ ингээд голын цаан маань ингээд малчин залцсан яваашаа. Хонь мөн ингээд хариулж байгаа хүмүүсээ морь зөрт ингээд явж байгаа харж ирсэн тэгэл. Жохо юу л эс тэгэл. Хоёлаа адилхан юм байна. Би яг Батсан бүрт голын ирэг дээр үсэсэн. Вау. Би голын ирэг дээр үсэж байгаа юм байна. Шүрд л үтсэн байна. Байгаль дэлхийдээ бас гэх шиг. Гоё те гэж. Дээшээ тэнгэр харагдаад хажууд гол урсаад л гэж. Ноттэй өөрхөн.
Яа. Зэ. За нэг тиймэрхүү. За одоо бас нэг үлдчихдээ асуулт байна. Одоо дараагийн болно тий. Энэ бол сүүлчийн болон. За тэгэл. За порно кинонд тоглох нь хэрүүл яах вэ? Цалин хийх юм бол Нилээ өндөр. нэлээд өндөр гэвэл чадах болов гэж байна. Тэ ийм болгож штэ гэж. За ийм юм уу гэвэл тгийөө үстэй. Би бас зүгээр яг Уусаа яг ингээд урлагийн салбар бүрт 3-4 үзсмээр юм шиг. Порно ч бас урлаг шүү дээ. харин би бас яг кино гээд порно гээд болсон чинь чи ингээд нэг юм амьдралтай кино их мөрөдөл байдаг штэ чам. Тэр кинон дэр чинь юм секс зэн байх болов? Сайн мэдгүй байна. Магадгүй драм ч уусаа. Тийм. Би тэгээд порно кино тоглол яг нэг Японы нэг тийм зохиолтой порно кино гэдэг чинь Step Sister and Mom Dom. Яг би зөв нэг тийм порно үзэхээр бол тийм Аз порно гэдэг байхгүй. Тэгээ нэг тийм mature юм уу шиг. Tom Mom Dom эсвэл Нэр юу баялаг хөтөл юм байна да. Зохиол нэмэр чухал юм байна. Тийм одоо жишээ нэг тэнэг порно байдаг шүү дээ. Ээж хүү гурав хоол идэж яхснаа. Хүүн ээжтэй хийж мэгээд байдаг. Халбага унгааснаа ээжийнхээгаа яагаал тэгэл ээж нөгөө step mom л байгаа юм л та. Тэнгүүтээ ээж нь тэсгээ байнгуудаа ингээл босгоод явснаа галзуугаар очиж аяг угаажсэн чи хүүхд нэрээс нь тэгэл нөхрөний мэрэнгууд одоо ингээд ийм булангаар ингээд хүүхд нь ханаас нэж ш тэнгүүд ингээд нөхөртөөгөө юмэр харин тийм бигэд одоо нэг тийм сүн порнонос хаяа ингээд би тийм порно тоглол гой санагдаж шаарддаг шиг. За тэгэнгүүт нь ер нь те чамд ер нь гадаад төрхөөрөө ямар охтууд таалагдгийг? Тэр хэрэгсэн шүү дээ. Тэгэл зөх уу. Надаас ихч гэж байхгүй. Би цараматай биш. Тийм царайлдаг биш. Гэтэ ер нь яг тэр шиг юу би одоо жишээлбэл юу том оцгор өгдөлтэй охтуудад дуртай. Чи мөөмөн дуртай юм ер нь энэ талаад. зөвөр яг дундаж баха тэр. Дундаж л юм байна дөө. Дундаж гэж юу гэсэн үг юм? Яг тэ нэг том хөлтэй биш, том юутай биш, том үзэгтэй биш, жижиг үзэгтэй биш. Зүгээр л ингийн. Тийм бэ энэ төртэй. Тэг хитрхи том мөм зөм дургүй үстэй тий. Яа. Тэ энэ дээр бүх юм мэдээж дуртай. За тийм ээ. Том хөлтэй бол бас гоё шүү дээ тий. Том үзэгтэй ч юм уу. Гоё. Яг жижигэн ч гоё. Тийм ер нь нэмэгтэй хүмүүс өөр газар санаад байна тэр. Өөр хөндрөө. За сэтгэл хуваагдлын өвчтэй хүн шиг жүжиглэх хэцүү байдаг уу? Хэцүү шүү ер нь. Ер нь бол хэцүү. Гэтэ энэ чинь жүжиг юм уу? Шахах. Хаяа өөрөө холгоо ирээд тэнэгт мэгддэг үг бас байдаг. Ер нь бол хэцүү. Гэтэ би энэ character гаргадагт чи амар дуртай одоо ингээд ганаа ч юм уу одоо сүхээ ч юм уу те тэснэ энгийн ганаа яг энгийн ганаа гэж бодож байгаа юм чинь бас яг бидний найзалдаг ганаа биш байдаг тэр бас character байдаг те нэг өгцөн үү дотроо өгцөн дээд сая тэгэхээр амар олон тийм character гаргадаг нь гоё байдаг шүү. За үерхий гэж бодож байгаа охин чинь өмнө нь олон залуучуудтай унтсан байвал чи юу гэж бодох вэ? Тэр бол нэг охинлтон залуудаа унтаагүй. Окей. Хэр би үнээр дуртай хайрталтай бол тэр бол нэг хамаагүй. Би ч гэсэн олон охинтой унтсан. Үнээр би хайртай бол. Эмэгтэйчүүдийн тал дээр хэр мэдрэмжтэй, романтик вэ, хамгийн амжилттай хэрэгжиж байсан найрах аргаасаа залуус хэлээч. Ер нь бол найрахаас илүү найрагжсэн их баа. Найруулжсэн. Найруулжсэн. Зүгээр л тээ one night ч гэсэн. Мэдгүй. Зүгээр үерхсэн ч гэж болно шүү. За. Юу ч яриад үгүй гэсэн. 7 хоног тэдүүд асаа гэсэн үг бай. Янз. Хаяа 7 хоног хийхгүй шүү дээ. Хаяа мэдгүй. 8 ааш.
Нэг хүнтэйгээ 8 ичүүлгээ 8-д орох юм уу гэж. Feed job гэдэг гэж байсан уу? Feedly хийсэн үү? Хөл долоож ирсэн юм уу? Үгүй. Хөлөө долоолгож ирсэн юм уу? Үгүй. Ер нь фетчтэй үнтэй нэг тараагүй юм шиг. Тараагүй тийм. Тэр нөгөө нэг би буруу санаж иж магадгүй нэг охин нэг ингээд яаж илаа тэгж байгаагүй ч л юм шиг. Би порно үзлээ гэж. Хүлтэй байсан юм шиг. За ер нь гараагүй үгүй гэлж. За окей. Санахгүй байна. Чи үзсэн те? Би үзсэн. Чи ярьсан те? Би хөлөө долоолгож үзчихсэн. Тийм нөгөө нэг хаанлаа гадаад тавьж. Унгарт. За хизээ үнтэй суух бодлоо. Одоо бид суучлаа л та. Бид гурав суучлаа л та. Ингээ хөвтөж байгаа ч юм уу? Тэр ч нэг хамаагүй дээ тийм тэгэл мэдгүй. Мэ тэгээд хизээ хайртай үнтэй уучрахаа бас сайн мэдгүй шүү дээ. Тэгэл тааруул суух бол тэгэл. Гэхдээ ер нь хайртай үнтэйгээ таарах биш баг хизээ гол алтна юм шиг шүү. Тийм үе байсан гэхдээ одоо анхаардаг болсон. Тэр үеийг алдаа гэж давтахгүй. Кекс фантаз байрлал хийж үзээгүй мөртлөө хиймээр байгаа зүйл. Бид тэр нөгөө нэг Comedy Lab-ийн Амрагийн нөгөө Бадамлын ухаа гэдгийг хийж үзье гэж бодоод яваад. Тэр нь яадаг байрлал лээ. Мэдгүй одоо ингээд ёо миний яг бас шалф хүрээд юм шиг. За. Би тэрийг харж байгаагүй. Тэгтээ би зөв Бадамлын ухаа гэж цэцгэн байрлал гэдэг хин ярьлаа. Одоо би за иргэдийн нэг юм шүү. Хүмүүс эмгтэй нь бас надтай адилхан тэгээ хөлөө нэг давуулах юм машин ингээд аггүй давуулахгүй. Өөдөөс ч хараад хөлөө энүүгээр чинь давуулах хэрэгтэй юм шүү. Тий одоо ингээд давуулангууд угаасаа битэрийнх ингээд тарна шүү дээ. Тэгэл хоёр талаасаа зэрэг гэх юм. Nice. Окей. Тийм би тэр үтэн чинь нөө Амраа хаан гэж хэллээ. Нэг асуултанд хариулт Бадамлын ухаа гэдэг. Тэр нэг нэвтрүүлгээр яваадсан гэж байна. Тэгээ би тэрийг сонсчоод ямар юм байд юм болоо гэсэн чинь ийм гэдэг нэг хүн хэлж ирсэн. Тэгээ би тэр үнийг нэрээ зийг бодоол юм шиг. За. Жожигоос юу мэдэрдэг вэ? Өвдөлт мэдэрдэг. Жожи хүмүүс нэ. Чи тэр жожиг гэсэн тийм. Жожиг Running now. Дуугийн сонсчод ер нь өмнө нь тэр Filthy Frank Rank-ийг битэнс юу яасан? Одоо би нөгөө сэтгэл хоо энэ Жожи чинь бас юм дүр бүтээдэг байсан юм байлаа шүү дээ. Би Жожиг амар сүүл мэдчихсэн ба би Filthy Frank тэр Pink Guy Mine тэр юу ахыг нэрээс урд нь мэддгээс аахгүй. Тэгээ сүүлд дуучин болсон шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд би бас нөгөө сэтгэл хуваагдлын өвчтөй ингэ тэр гэлж үжилээл ингээд энэ тэр ядагс тэнгууд ингээд фэйсбүүкээр Монгол Жожи яг Жожитай адилхан ингээ хүмүүс тэгдэгсэн хөө. Тэгэхээр би Жожи гэж хин юм болоо гэж судалж ирсэн. Тэгээд мэдээд тэгээ би дараа нь дуунууд нь дуртай болсон. Тэгээд Жожигийн дуунуудыг олоо болтол ингээ амар сонсдог. Сонсож өгдөг. Би бас дуугийн сонсож байгаад мэдсэн. Yeah right. Гимило. Тийм би өгдөг Жожигийн дуунуудыг сонсож. Би бас дуугийн сонсчод тэгээд ингээд ямар шоу нөхөр юм бол гэж харж ирсэн чинь Filthy Frank Rank Pink Guy амар гоё хүн байсан. Тэрнээс өмнө нь бол мэддгүй л байсан л та. Талигаж гоё хүн байсан. За. Сэтгэл готрол кекс хоёр ихээр хамааралтай. Би яг сэтгэл готролтой байх үедээ секс гэж үзэж байгаагүй байна. Секс сэтгэл готрол хоёрын хамааралтай гэсэн юм уу? Жишээ нь одоо би ингээд амар орлох гэсэн чинь бистэ нэг охин шалдуур өдрөлтөө хийх л ахaltaа гэж. За сайн мэдгүй юм тий. Мол секс гэж чигвэл ямар шиг байх бол? Мол секс? Тий. Мол секс гэж мол хүний одоо секс гэж байвал тий. Мол хүмүүс яаж секстдэг болж? Имхтэйгээ байж байгаа. Тэгэл мэдгүй мол гэж ч угаасаа тэгэл болохгүй үйлдэл ч тийм. Секс дээр чиний хамгийн дургуй үйлдэл чи юу юм? Тэр гэж байгаа хүн байлгүй тийм. Чи юм дургуй. Тэнэгтэж байгаа гэсэн үг үү тийм. Хүндлэхгүй байдаг ч юм яадаг ч мэдгүй. Юу дургуй. Энэ асуулт нь ч гэсэн амар сонирм байна шүү. Ягаад мол секс гэж байгаа. Мол секс гэж юу гэдэг юм бэ? Мол секс гэж байгаа л. Тэгээ би харин ингэж бодсон байхгүй. Мол секс гэдэг одоо чи скетч хийх хэрэг гарлаа гэж бодъё л та. Сая скетч хийсэн юм уу? Тийм мол скетч секс. Мол скетч секс. За ер нь скетч хийлээ гэж бодоход Молпедиа одоо илэглэн штэ тий жоохон
тий. Хүмүүсийг ингээд та нар юм мангар юм хийж гинэ гэд ингээд юм хийжтэй. Тим скетч хийвэл жишээ нь ямар хиймээр вэ? Ямар санаа байна яг одоо? Одоо би яг ойлголоо. Атак продукцон. Би шууд зохиолыг юм. Одоо зохиолыг юм шууд одоо ингээд гардаг юм байна шүү дээ. Окей. Тэгвэл Мол секс гэдэг скетч шүү. секс хийдэг хүмүүс 10 төрлөг шүү. За. Атлаа. Арай олон байна харамарч. Гэтэ 10 байтгал байгаль багталтай гэж. Бичээ гэж хэлүүлэх дуртай. Нэг писта гэж хэлүүлэх дуртай. Хоёр хэлдэг юм бол 100,000 гарна л таа. За тэрийг сайн мэдэхгүй байна уу? Тим юм хийхгүй байх уу? Тэнгүүд нь яг авах нэг үйл ингээд ихтэй нэг хийжсэн чихэн нэг ихтэй чихэнд нь тэгээд карт уушрах юм шиг байна. Секс хийж хамгийн дургуул юу юм бол нэрээ бодсон чинь. Тэгэж. За би хэлчих нэрээ тэг шүү. Аха. Тавиулаагүй гэж. Ихтэй нэ тавиул. Тавиулаагүй гэж шууд хаяа явчихдаг шүү. Тэр бол жоохон муухан тэр. За тийм бичлэг гинэ гэж. Тэрийг би яг бодит явдлаас тоглож чадах юм байна. Тэгээд дуустаа гэсэн чинь ингээд одоо ингээд намайг ингээд араас чинь тэгснэ ингээд араас ингээд оцгнаа шүү. Тэгээд дуусааш. Directed by Robert гэж. Why тэр яваа. Тэгээд тийм бичлэг хийж болох юм. Эсвэл дахиад өөр юм шиг юм шүү дээ. Ингээл залуу нэг л амар хөөс цавцсан гэл тээ. Зөвхөн залуугийн царай гарч байгаа юм. Гоё юм аа. Ингээл нэг 10 секунд явсан зэ. Тэнгүүд ингээд үдчихэж байгаа хүмүүс вау энэ залуучтай алж ин да. Хэнийг хинтээ унтж байгаа юм болоо гэлсэн чи ингээд бүтэн зурулах гарсан чи эмхтэн зур утсан дээр толон хийж дээ тийм. Гэснээр directed by Robert. За окей. За тэгээд бидний 70 дахь дугаар ер нь бол энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бит хоёрын season 2 гэдэг байгаа тийм. Season 2-ын бүлэг нэг нь хэдэн ангитайсан? 20 анги. 19 ангитай. Нэгдүгээр season 19 болсон. 19 анги. 19 анги болсон. 20 байж байгаад 19 болсон. 20 байж байгаад 19 болсон. Вау, зоогч бүр амар их хийсэн биз дээ. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Би баг хүчинтсэн шүү дээ. Тэ баг ингэх гэдэг. Тэгээд нэр хүчинтсэн ой. Цэгийн энэ арда урдаа боб барьчиад нэр хүчинтсэн ингээ урж идэг. Ганаа чи ингээ орно шүү. Гэ би ингээд иймд орохоор ингээд юм аа тэгдэм аа би ингээд ярьж чаддгүй би ингээд камер харахаар ингээд айдаг хүчтэй юм бол би за би тийм маягдаад тэгэл орсон гэж. Дээр нь сансны бол гайгүй ягаад гэвэл би цэгийн залуу ярьж нэлээ найзууд тэгэл хамаагүй ярьцлаа. Бичлэг тастаад Facebook гэх юм бол алан шүү. Ягаад гэвэл би мөнх оруулах ш би бол гана. Би IP-гаар нь ханаас хин цацсныг мэднэ. Би Facebook дээр байгаа бүх пэйжний ард хин байдгийг мэдчих чадна. Ягаад гэвэл би бол гана. Секси залгаа хүсвэл залгаараа ягаад гэвэл гана гэж. Тогоос нэг секс бодхоо байл дуудаж байна. Юм хүнд тэгээд бас юу манай Molpedia-гийн пэйж дээр subscribe дараарай бас мөн Molboys дээр дараарай. Mol Gaming дээр дараарай. Mol Reaction дээр дараарай. Гана гэнэ суугаа дараарай. Ганаас пэйж дээр дараарай. Тэгээд би бас юу давхар хэлбэр ингэ үйл манай гана бас ганагийн реакшнуудыг би сүүлд ер нь үзсэн. Тэгээд бас реакшн тоглоом тоглож байгаа PC game видеонууд үзээрэй мод геймиг үзээрэй donation хийгээрэй. Дандаа аимшигын кино гинэ. Тоглоом тоглож байгаа. Тэр нь бас амар сонирхолтой. Аимшигын болон хамгийн хэцүү. Тэгээд давж байгаагүй шүү. Тэгээ та нар бас те яг гадаад хэл сумаар байгаа бол бас те бас Hippocrates application татаад тэгээд Molpedia гээд промо код бичээ бичих юм бол тэгвэл 69 хямдрна гэж. Энд чинь бидний дэмжиж байгаа зүйлс. Molpedia гэж чинь тий. Тийм Molpedia гэж чинь промо код хэсэг дээр тэр дотор амар олон хэл байт юм билээ. Hippocrates. Зэжлэг аппликейшн. Мөн бас Keks podcast-ийн сонсогч нар хэрвээ та нар Keks podcast-н дээр subscribe дараагүй юм бол subscribe дараарай. Мөн бас бид гурвыг гана цэгийг бид гурвыг Instagram дээр дагаарай. Бас гадаадд байгаа монголчууд Patreon-оор Keks podcast-ыг дэмжих боломжтой байгаа. Харин дотоодд байгаа монголчууд Хаан банкны дансны мэдээлэл байгаа шүү. Бас монгол контентуудаа дэмжээрэй гэдгийг уриалмаар байна. Тийм ээ. Бити ягаарэ цацаарай. Тий, бити тастаарай. Бидний дундах тийм ээ. Бидний нууц. Бидний нууц тийм. Тий. Нууц шүү. За баярлалаа. Үзсэнд баярлалаа. Хамт байсанд баярлалаа. Дараа уулзцгаая. Баяртай. Bye bye. Би тийм донтой биш шүү.